Улсын хурлын гишүүн, улсын хурал дахь Монгол Энэт Техникийн парламентын бүлгийн дараа Ундрмаа өнөөдөр бүгд 8 дахь Энэтхэг улсын парламентын дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта болон Жарнадас Вайда нарыг хүлээн авч уулзлаа. За уулзалтынханд Монгол Энэт Техникийн парламентын бүлгийн дараа Ундрмаа манай сайхан оронд болж байгаа доктортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх олон улсын парламентын холбооны Аз номхон далайн бүсийн 2 дугаар чуулганд тавтаа зочлохыг хүслээ. Хоёр орны парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар уулзалт үеэр онцоллоо. За уулзалтынханд Монгол Энэт Техникийн парламентын бүлгийн дараа Ундрмаа манай сайхан оронд болж байгаа доктортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх олон улсын парламентын холбооны Аз номхон далайн бүсийн 2 дугаар чуулганд та бүхний хүрэлцэн ирсэнд баяртай байна гэд. За хоёр орны парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч мэдээлсэн юм а. За хариуд нь бүгд 8 дахь Энэтхэг улсын парламентын дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта хүлээн авч уулзсанд талархахын зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байдгаа илэрхийлсэн юм а. За талууд хоёр орны боловсрол соёл, програм хангамжийн салбарын харилцаа, за хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, цаашид худалдаа, аж үйлдвэр, техникийн салбар болон өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай талаар санал солилцоод парламентын түвшинд санаачлалтай ажиллахад санал нэгдсэн юм а.